За иргэд голцоо бас өөр хорондоо элтэд худал мэдээлэл тараах гэдэг энэ зүйл ангаар бие бинийгээ өхөн өгөөд бодвол бас шийтгэгдээд энэ төр явж идэм шиг байна шүү дээ. Тэгэнгүүт нөгөө талдаа энэний чинь далимдуулаад байгаа нөгөө сэтгүүлчд бас үгээ хэлж чадхаа болоод байна гэдэг асуудлыг байнга тавьж байгаа. Тэгэхээр нөгөө түрүүний ярьж байгаа тэр гүтгэх гэдэг зүйл ангийг оруулаад энэ элтэд худал мэдээлэл тараах гэдэг энэ ерөнхий зүйл ангиа болиулах ч юм уу. Яг энэ дээр шулуухан ямар хуулийн төсөл эсвэл нэмэлт өөрчлөлтийг оруулж ирье гэж бодож байгаа вэ? Та хуулийн сайдын хувьд маш тодорхой одоо өнөөдрийн энэ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг авах хэсэг бол шал өөр асуудал. Ер нь таны хувь хүний үзэл бодол энэ дээр ямар байгаа вэ? Гүтгэх гэдэг тэр зүйл ангийг нэмж дахиж оруулах ёстой юм уу? Оронд нь энийгээ болиулах ёстой юм уу? За инквайри гişүн. За би бол элт худал мэдээлэл тараах гэж гэмт хэрэг байж болохгүй гэж үздэг. Худлаа зүйл ингээд нэг гарцсан биш, тэр чинь хүн алдаж болно. Санамсар болгоомжгүй байж болно. Гүтгэх гэдгээрээ бол гэмт хэрэг байх хэвээр. Өөрөөр хэл гүтгэх гэдгийн цаана зориуд санаатай гүжигдэл гэсэн утгыг илэрхийлж байдаг. Энэ гүтгэх гэдэг үг нь өөрөө. Өөрөөр хэл санаатай үйлдэл. Энийг зохион байгуулсан. Энийг худлаа гэдгийг нь мэдсээр байж вэж зориуд санаатай үүж байгаа идэвхтэй үйл ажиллагаа хэлээд байгаа. Тийм учраас энэ бол одоо эрүүгийн хуулийг би хариуцлагатай байх ёстой гэж үздэг. Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтны тухайтад болвол илүү төвчээртэй хүлээцтэй буюу яг энэ асуудлаар нэр хүндэд нь харлаа гэж